Йошуа номын 24 дугаар бүлэг 14-өөс 18 дахь ишлэл. За эндээс уншиж өгье. Тэгэхээр одоо эзнээс имэн гим зэмгүй үнэн шударгаар түнд үүшлэгтэн. Ефрат мөрний цаана болон Египтэд үг дээдсийнхэн мөргөж байсан мөнөг бурхтыг авч хаяад эзэнт үйлчил. Эзэнт үйлчлэх нь та нарын хувьд тааламжгүй байваас хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонгог. Ефрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчлж байсан бурхтад мөрхөө эсвэл нутаглагч буй газрынхаа Аморичуудын бурхтад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн бид эзэнт үйлчлэнэ гэлээ. Ард олон өөр бурхтад үйлчлэхээр эзнийг орхин биднээс хол байг. Учир нь бидний бурхан эзэн биднийг болон үг дээдсийг маань Египтийн нутгаас Боочлын гэрээс гаргаж бидний нүдний өмнө тэдгэрэн агуу тэмдгүүдийг хийж зам таасан бүх ард түмнээс биднийг дэмийл биднийг бүхий л замын турш хамгаалсан нэгэн билээ. Мөн эзэн тэндхийн бүх ард түмнийг уг нутагт амьдарч байсан Аморичуудагч бас бидний өмнөөс хөөн гаргасан. Тэр бидний бурхан тул бид мөнч эзэнт үйлчлэх болно гэж хариулав. Амен. Би болон манай гэрийнхэн сэдвэр Мөнхбаатар пастор үгийг дамжуулнаа. Халелуя. Эзний үйл дүүрнэ үү? Яг гоё байж хаад энд нэг тог гэх юм дуурайх юм тий. Холгон лав биш баха. Юу юм болоо энэ? За манай оюун сүрэгч Сүхбай ах хоёр нэг учир нь олоорой. Ямар юм дуурайд юу болоод байна? За өнөөдөр та бүхнийг энд хүрэлцэн явдалд маш их баярлалаа. Тэгээ энд та бид бол их эзний өмнө ирдэг ээ. Энэ бол хэн нэгэн хүнд таалагдахын тулд биш, эзэн таалагдахын тулд ирж байгаа явдал юм аа. Тэгэхээр бидэнд 7 хоногт 7 өдөр тэгээ олон цагууд өгөгддөг. Эдгээрээс яг эзний өмнө хүндэтгэл мөргөл өргөж зөвхөн эзэнд зориулан гаргах энэ цаг бол одоо бидний байгаа энэ цаг мөчөө. Тийм учраас ийм зүрх сэтгэлтэйгээр та бүгдийг энэ хүндэтгэлийн цуглаанд бидэнтэй хамт байгаасай гэж ингэж хүсэж байна. Хүний амьдралд чухал санагдах зүйлс маш олон байдаг. Маш олон чухал зүйлсүүд байдаг хүний амьдралд. Гэхдээ заримдаа юу гэж боддог вэ гэхээр энэ их чухал юм байна гэж бодоод нэг зүйлийг чухал энэгүй л болвол энийг л яахгүй болвол гэл ингээд нэг чухал гэж санаж бодож араас нь хөөцөлдөж явсан зүйл хэсэг хугацааны дараа чухал биш болчиход өөр нэг зүйл их чухал болцсон. Энэгүй л бол одоо болохгүй. Энийг л амжуулахгүй бол гэдээ явж идэг. Тэгээ хүн бидний амьдрал нэг харахад нэг энэ зүйл чухал, нөгөө харахад нэг энэ зүйл чухал, нөгөө харахад өөр нэг зүйл чухал. Энэ чухал юм шиг байснаа сүүлдээ өөр бас нэг зүйл чухал болцсон. Сүүлдээ яг энэ чухал байсан юм уу, тэр нь чухал байсан юм уу? Нэг л мэдхэд бидний амьдрал яадаг вэ гэхээр нэг чухал зүйлийн араас хөөцөлдөж яваад болиод л өөр нэг чухал зүйлийн араас хөөцөлдөөл болиод дахиад нэг өөр чухал зүйлийн араас хөөцөлдөөл ингэж явсаар байтал нэг мэдхэд бид нар яадаг вэ? Он жилүүдийг ардаа үтсэн байдаг. Тэгээд бид нар мэдхгүй. Нэг л их завгүй амьдралсаар нэг л мэдсэн ч одоо хогшилж ин дөө гэж. Хийж бүтээсэн зүйлч багтай ч юм шиг. Овойлгож оцойлгосон зүйлч багтай ч юм шиг. Тэгээ мэдхгүй одоо. Тэгээ сүүлдээ хит их ийм байдал донд орох үедээ тэр тухай бодох, тэр тухай ярих, тэр тухай одоо хуваалцахч дургу болж эхэлдэг. Тэгээ за. Тэгээ амьдралд асуудлууд сайжруулах хэрэгтэй зүйлс үнэхээр олон тохиолддог. Гэхдээ тэдгээр зүйлс нэг бүрийг хэн нэгэн хүн дангаараа өөрчилж шийдээд явдаг биш. Гэр бүл, баг, хамт олон найзуудаараа зарим зүйлсүүдийг сайжруулж засаж чаддаг зүйлсүүд байхад зарим зүйлсүүдийг бид яаж хичээгээд өчүүхэн төдий ч өөрчилж авчилж чадахгүй тийм зүйлс бас хүний амьдралд байна.
миний хэлхийг хүсэж байгаа зүйл юу вэ гэвэл өнөөдөр таны амьдралд болохгүй байгаа, сайн биш байгаа, муу байгаа маш олон зүйлсүүд байж болно. Энийг ч өөрчилчмөр юм шиг, тэрийг ч болчмоор юм шиг, энийг ч засчмаар юм шиг санагддаг байж болно. Гэхдээ хүн тэр бүх зүйлийн араас явбал амьдрал дэндүү богино. Тэгээ бид нар яг дөрвтэй сайн өөрчлөлт үр дүнгуудыг ч гаргаж чадахгүй байсаар байгаа. Нэг л мэдхэд нас нэлээд явцсан байх бол. Тийм учраас яг таны хийж чадах, зөвхөн таны хийж чадах, зөвхөн таны өөрчилж чадах, зөвхөн таал хувь нэмэр оруулж чадах тэр зүйл юу вэ гэдгийг олж харж, тэр зүйлийг сонгон тодорхойлж, түүнийг өөрчлөхийн тулд өөрт байгаа нөөц боломж, цаг зав, хүчээ зориул гэж би та бүгдийг энэ өглөө ятгахыг хүсэж байна. Ахын дүүс минь, хүний хувьд амьдрал үнэхээр богинохон шүү. 10 жилд байхад нэг л их урт удаан юм шиг бүхэл бүтэн 10 жил гэж боддог байсан тий. Одоо тэгсэн 10 жилийн эргээ боддоо үнэхээр хурдан өнгөрсөн биш гэж юу? 10 жилийн амьдрал гяс өнгөрцөн шүү. Яг үүнтэй адилхан өнөөдөр та бид нар яг одоо амьдралын зовлон, бэрхшээл, ямар нэгэн асуудал дундуур туулан гарч энэ ямар хэцүү амьдрал вэ? Би яхаараа ингэж амьдрдаг юм бэ? Энэ ямар нэг асуудлаас нөгөө асуудал, нэг зовлонгоос дахиад нэг зовлон, нэг гачигдал дутагдлаас өөр нэг гачигдал дутагдал яасан хэцүү юм бэ гэж та бодож иж болох юм. Гэхдээ яг үнэндээ тун удахгүй энэ бүхэн дуусах болно. Харин та хэсэг хугацааны дараа үгүй тэгэл нэг л юм санаа зовоол, нэг л болохгүй байнаа л гэлээсэн. Тэгээ болохгүй байсан юм алга бүх юм болдгоороо болоод жамаараа яваал үхсэнгүү тийм ээ? Үр дүнд хүрсэн байна, амжилтанд хүрсэн байна. Ингэж дүгнэх болно та өнгөрсөн. Тийм учраас би таныг яг одоо байгаа зүйлдээ сэтгэл дундуур байж ингэж явах биш. Харин Бурхны өнцөг, Бурхны байр сууриас энэ амьдралынхаа тухай тунгаан бодож үзээсэй гэж хүсэж байна. Тэгээ бид яг өнгөрсөн хүүхэд насны амьдралаа 10 жилийн амьдралаа эсвэл нэг 15-10 жилийн өмнөх амьдралаа ингээ эргээ харах юм бол тэр үед удаан л юм шиг, тэр үед асуудалтай л юм шиг санагдж байсан ч одоо эргээ харахад тэр үе ямар байсан бэ? Сайхан байжээ гэж бид ярьдгүү гэж үү? Бид боддгүү гэж үү? Тэгээ яг үүнтэй адилхан бид тун удахгүй Бурхны мөнхийн улсад очих болно. Харин тэр үед бид энэ дэлхийд амьдарсан 60 жилээ, энэ дэлхийд амьдарсан 80 жилээ, энэ дэлхийд амьдарсан 100 жилээ бид нар юу гэж бодох вэ гэхээр мөн богинохон амьдарч чадлахий дээр. Гэтэл хооронд тгээс та мөнхийн зовж байгаа юм шиг л яаж зовж, яаж шаналж, яаж санаа зовж илаа. Шаал хэрэггүй юм санаа зовж исэн байж гэж бодох болно. Нэг л шүү. Тийм учраас өнөөдрийн санаа зовниулах зүйлс, өнөөдрийн асуудалд бүх хэд автагд. Өнөөдөр таны амьдралд үнэхээр гачлан зовлон асуудал хэцүү зүйл байгаа байж болно. Би хүлээн зөвшөөрнө. Надад ч гэсэн зөндөө төмөн асуудал бий. Гэхдээ би тэр төмөн асуудал дээр биш. Харин Еврейчүүд номын 12 дугаар бүлгийн 2 дугаар эшлэлдэр хэлсэнчлэн бидний итгэлийг эхлүүлэгч, зохиогч, мөн төгсгөгч нэгэн болох Есүс Христ дээр хараагаа чиглүүлэх ёстой юм а гэдгийг ойлгосон. Учир нь бид асуудал дээр хараагаа чиглүүлэх тусмаа бид гутарч, бид урамгүй болж, бид мөхс байдлаа мэдэрдэг. Харин бидний итгэгч, бидний аврагч Христ Есүс рүү хараагаа чиглүүлэх үед бид итгэл найдварыг олж авах болно. Бид хүсэл мөрөөдлийг олж авах болно. Бид урам зоригийг олж авах болно. Тийм учраас би та бүгдийг дээшээгээ Христ Есүс рүү хараагаа тогтоо гэж хэлхийг хүсэж байна. Мэдээж бидний амьдрал төмөн зовлон олон асуудал байгаа ч тэр бүх зүйлийг бид бүгдэнд нь хариу үйлдэл үзүүлж, бүгдийг нь өөрчилж, засаж, сайжруулж чадахгүй. Харин 2018 онд та өөрийн амьдралд байгаа олон асуудлуудын дундаас 1, 2, 3 зүйлийг сонгоод тэр 3 зүйлийг өөрчлөх төлөвлөгөө гарга. Энэ боломжтой юу? Боломжтой. Яг үнэндээ бид нар ийм тодорхой төлөвлөгөө гаргадаг учраас бид нар яадаг вэ гэхээр өнгөрсөн жилийн асуудлаа өнөөдөр ч үргэлжлэхээр л явдаг. Нарийн ярих юм бол 5 жилийн өмнө, 10 жилийн өмнөх нөгөө санаа зовнилууд, нөгөө л асуудлуудаа бид тээсээр л байдаг. Тийм учраас one by one нэг нэгээр нь өстөн дайсныг асуудлуудыг шийд.
Ер нь би өөрийнхөө гутардаг, урам хугардаг, хүч чадалгүй болдог үеүдээ анзаарн боддог. Тэгээ би юуг маш тодорхой олж харсан бэ гэвэл ямар нэгэн том асуудлаас илүү олон жижиг асуудлууд шийдвэрлээгүй хойш тавьсан олон асуудлууд намайг мохоодог, хүчгүй болгодгийг би олж мэдсэн байна. Ер нь ихэнх хүмүүсийн хувьд тийм байдаг гэж би бас боддог. Бид олон асуудлуудыг шийддэггүй. За тэгж яагаад нэг. За дараа нэг боломжтой болохоор за тэгж яагаад нэг энийг нэг. Бид нар дандаа тэгдэг. Олон зүйлсүүд. Та яг гэр орноо бодоорой. Ялангуяа тийм ч учраас Монголд нөгөө юуны мөр усгүй гэдэг үлээ. Үг байгаа байхгүй юу? Барилгачин хүний гэр нь ундуу сундуу. Санхүүч хүний гэр нь эдийн засгийн хувь тогтворгүй. Өөр яадаг вэ? Яг л өөрийнх нь одоо мэрэгсэн зүйл атлаа гэр орон дээрээ тэр зүйлсүүдээ бид нар яадаг вэ? Дараа тэгж яагаад нэг хоош тавьдаг. Миний та бүхэнд хэлж байгаа гол санаа минь юу юм бэ гэвэл бид эхлээд асуудлуудаа тодорхойлох хэрэгтэй юм аа. Эзэн Бурхан Израилийн ард түмнийг сонгон дуудаад нэгэн газар нутгийг зааж өгсөн. Канаан газар нутагт та хэд оршин суу. Хил хязгаарыг нь тогтоож өгсөн. Тэгээ бид бас өөрсдийнхөө хил хязгаарыг тогтоох хэрэгтэй. Бидэнд өөрсдийн хил хязгаарыг тогтоохгүй ингээд юм болгонд тэнд нэг юм боллоо гэхээр өсөрж очиол тий энд нэг юм боллоо гэтэл тийшээ ягаал ингээд л хамаг юмд өөрсдийнхөө ингээд 20-30 хэсэг хувааж ингэж явах хэрэггүй. Хамгийн гол зүйлсүүдээ жагсаа. Хамгийн гол зүйлсүүдээ тодорхойл түүнд өөрт байгаа хязгаарлагдмал нөөцөө бүрэн зориул. Хүн болгонд 24 цаг л өгөгддөг. Хүн болгонд тодорхой тооны төрөлч, тий? Төрөлч нь тодорхой тооны мөнгө өгөгддөг. Хүн болгонд тодорхой тооны мэдлэг, эрч хүч, сэтгэлийн тэнхээ байгаа. Бид тийм учраас өөрсдийнхөө хил хязгаарыг тодорхойлж тэр зүйлдээ өөрийгөө инвест хийх ёстой юм. Өөрийгөө хөрөнгө оруулж, өөрийгөө түүндээ зориулах ёстой юм. Бид хэтэрхий их олон зүйлсүүдийн төлөө хүү хаа гэж ингэх самгардах үедээ бид овоож цааж биелүүлж гийгүүлсэн юмгүй болчихдог. Тэгээд би ер нь гэж өөрийгөө голох, өөртөө сэтгэл хангалуун биш байх байдал үүсдэг. Ялангуяа дунд насны хямрал буюу 40-оос дээш насныхан тохиолддог. Энэ хямрал бол ийм хүмүүст одоо яг барьж аваад босгон байгуулсан, хийж бүтээсэн тийм зүйлгүй хүмүүст энэ дунд насны хямрал бол их хүнд учирдаг гэж байгаа. Одоо хүний амьдрал хэцүү юм а тий. Шилжилтийн насны хямралаас одоо хүүхэд байхад бас хүүхэд насны хямрал гэж байж гин гэж байгаа шүү дээ. Хүүхэд насны хямралын дараа шилжилтийн насны хямрал гэж орж байгаа юм. Шилжилтийн насны хямралаас дунд насны хямрал гэж орж байгаа юм. Дунд насны хямралаас ахмад насны буюу одоо хөвшин үедээ хямрал гэж байгаа юм. Тэгээ ингээд бодох юм бол хүний амьдрал ер нь хямралаас хямрал руу явсаар байгаа таарч байгаа юм. Тэгээ яагаад ингэж хямраад байгаа юм бэ гэхээр хил хязгаараа тодорхойлохгүй. Юм болгоно санаа зовж идэг. Санаа зовхоос нөгөө асуудлуудаа шийддэггүй байдлаас болж энэ хямрал дунд амьдралсаар байгаа бид нар ер нь хямралын хүмүүс болж таарах гэдэг байна гэсэн. Тийм учраас бид өөрсдийнхөө хил хязгаарыг тодорхойлох хэрэгтэй болно гэсэн. Бурхан Израильчуудад яагаад газар нутаг зааж өгсөн бэ гэвэл тэр газар нутагт болсон ч болоогүйч хэцүүч сайханч байх ёстой учраас энэ хил хязгаарыг зааж өгч байгаа. Өнөөдөр Бурхан танарт нэгдүгээр цуглаан хэмээн энэ итгэлийн гэр бүл өгсөн. Амен. Тийм учраас та эндээ л байна. Энд та итгэлийг олж, энд та итгэлд өсөж бойжиж, энд та итгэлийн замаар алхах ёстой. Энд та дараа үеийн итгэгчдийг сайн мэдээжүүлж, итгэгч болгож, тэр шинэ итгэгчийг халамжилж, дагалдуулж, түүнийг итгэлийн баатар болоход та хөрөнгө оруулах ёстой. Энэ бол таны газар нутаг. Энэ бол таны сүнсний гэр бүл. Тийм учраас та өөрийн хил хязгаарыг мэдэх хэрэгтэй. Тийм учраас та бусад бүх газраас илүүтэйгээр чуулгана хайрлаж чуулганыхаа төлөө сэтгэлээ чилээх ёстой юм аа. Тэгэхээр би таныг 2018 онд амьдралдаа зориудаар өөрчлөх зарим зүйлсүүдийг тодорхойлж
түүнийхээ төлөө өөртөө төлөвлөгөө гаргаж ажиллахыг хүсэж байна. Тэхүү. Та нар амен л гээд байгаа шүү. 3 дахь би ярьж байгаа шүү энэ зүйлийг. Vision board хийсэн үү? Өмнөх асуудлуудаа тодорхойлсон уу? 18 онд би ийм зүйлийг өөрчилнө гэж бодож байгаа юу? Бодсон зүйлээ бичиж буулгасан уу? Бичсэн зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцсан. Яагаад гэвэл бид нар худалж байхгүй. Бид яаж худлаа хэлдэг вэ гэхээр надад амен гэж нэг худлаа хэлнэ. Дотроо өөртөө тэгж байгаа би нэг хийнэ гэж өөрөө нэг хуурна. Тэгээ сүулт нэг хийх гээл бодож явж байгаа мартаж дараа нь худалж болдог. Тэгээ тийм байдалд гарахгүй тул би та бүгдийг үнэхээр хийгээсэй гэж хүсэж байна. Энэ нь надад бол нэг ашигтай биш ээ. Таны л төлөө хэлж байгаа юм. Тэгээ та өөрийгөө хайрладаг бол өөрийнхөө төлөө үүнийг үйлд. Тэгэхгүй болохоор яадаг гэж яг хүнд ингэдэг байхгүй юу? За чи ийм хариуцаад ингээд хийгээрэй гэхээр за ингээ хүлээж авдаг. Тэгснэ өөрийнхөө юмыг хийжсэнаа өөр хүний хийж байгаа юм нэг л амархан санагдал. Өөрийн юм болохоор амар хэцүү. Тэгсэн байж хүний юмыг ингээ харангуут л ингээл болчих юмыг яагаад хийж чадахгүй юм болоо гэл. Тэгэл өөр хүн ингээл янз янзын юм болонгууд л ингээл болооч наад чи юу хэцүү байгаа юм гэл ингэдэг. Гэтэл өөрийнхөө өмнө байгаа зүйлийг хийж чаддаг. Өөрийнхөө өмнө байгаа зүйлийг үр дүн ахицтай болгож чаддаг. Тэгээ энэ юуных вэ гэхээр яг өөрийнхөө хэл хязгаарыг тодорхойлж өөрийнхөө юуг яаж өөрчлөх гээд байгаа вэ гэдгийг тодорхойлдгүй учраас ийм байдаг байхгүй. Тэгээ хүний юм болохоор их амархан харагдана. Нөгөө хүний юу гэдэг вүлээ нэг айлын ихнэр юу царайлаг айлын хоол амттай гэдэг шиг. Тэгээ өөрийн юм болохоор нэг тийм. Тэгээ хүний юм болохоор нэг л амархан санагдал, гоё санагдал. Тэгээ энэ юу вэ гэхээр энэ дахиад гэмт чанарын үр дүн багхгүй. Тийм учраас би та бүгдийг өөрийнхөө төлөө энэ зүйлийг хий гэж хүсэж байна. Хэрв та энэ зүйлийг 18 онд та телевизэн борд юм уу ямар нэгэн зүйлийг хийгээд тэгээ өөрийнхөө өмнө яг би энэ тал дээрээ сүнслэг тал дээрээ ингэж өөрчлөнө. Тэ? Эдийн засаг санхүүгийн тал дээрээ би ийм алхам хийн. Би гэр бүлдээ ийм өөрчлөлт гаргана. Гэр бүлийнхаа төлөө би энэ ажлыг хийн. Яг ингэж тухайлан бичээд тэгээ түүндээ хүрэх алхам төлөвлөгөөгөө тодорхойлоод түүнийхээ дагуу та хийж эхлэх юм бол би дараа жил шал өөр хүмүүсийг харах гэдэг байгаа байхгүй юу? Та хуучин хүн хэвээрээ. Гэхдээ та шал өөр байх болно. Та илүү өөртөө ихтэй, та илүү ажил хэрэгч, та илүү зориулттай, та илүү пастор ингэчгүй, тэгчгүй, төмөн гоё сайхан санаанууд сэтсэн, урамшуулсан, асуудалтай байна, хэцүү байна гэж ярьдаг биш. Тийм хүмүүс болох гэдэг байгаа байхгүй. Таны л төлөө би энийг яриад байгаа. Хүлээж авах юм уу? Авахгүй юм уу? Өөрөө л бит. Чуулга юуны тулд оршин байдаг вэ? Ядарч зовсон хүмүүс туслах буйны ажил хийх гэж чуулган байдаггүй юм аа. Чуулган юуны тулд оршин байдаг вэ? Нийгэм тулгамдсан асуудлыг шийдвэрлэж эрүүл зөв нийгмийг байгуулах гэж чуулган байдаггүй маа. Хүмүүсийг цаг заваа зөв боловсон өнгөрөөхтөнд туслах гэж чуулган байдаггүй. Хүмүүсийг өсөж, төлөвшөж, илүү сайн боловсролтой зөв хүмүүс болох гэж чуулган бий болоогүй. Харин чуулган Бурхантай хэрхэн эвлэрэх сайн мэдээг тунхаглаж, итгэж хүлээж авсан хүмүүсийг Есүсийн дагалдагчийн ёсоор хэрхэн амьдрах ёстойг заахын тулд чуулган байдаг. Чуулган өөрийнхөө хийх ёстой гол ажлыг хийх ёстой. Энэ бол сайн мэдээ тарааж Христ Есүст итгэсэн хүмүүсийг Христийн дагалдагчийн ёсоор хэрхэн амьдрахыг зааж сургах явдал бол чуулганы оршин буй гол зорилго. Амен. Тийм учраас яг ер нь бол бид нар нийгмийн хүмүүнлэгийн янз бүрийн зүйлсүүд хийдэггүй хийдэг. Бид нар яг хамгийн гол зүйл дээр фокусаа тавихын тулд зарим сайн зүйлүүдээс бид татгалцсан байгаа. Ойлгож байгаа үү та? Яагаад гэвэл нэгэн хүн ингэж хэлсэн байдаг. Үнэн дээр хамгийн сайн зүйлийн дайсан бол сайн зүйлсүүд юм аа гэж.
хамгийн сайн зүйлийн дайсан бол ёрын муу юм уу эсвэл муу зүйлс биш. Харин сайн зүйлс байдаг. Нэгсэндээ хамгийн сайныг сайнаас ялгаж чадахгүй болох үедээ бид нар хийх ёстой хамгийн сайнаа орхигдуулж хийхгүй ч байж болох сайн зүйлсүүдэд ирж хүч цаг зав хөрөнгө мөнгө зарцуулдаг байгаа юм. Тэгэхээр чуулганы оршин байгаа хамгийн сайн зорилго юу юм бэ гэвэл Бурхантай хэрхэн эвлэрэх тухай сайн мэдээг тунхаглах, итгэн хүлээн авсан хүмүүсийг Есүсийн дагалдагчийн ёсоор хэрхэн амьдрах ёстойг заах гэдэг бол чуулганы хийх ёстой хамгийн сайн ажил. Гэтэл энэ хамгийн сайн ажлыг заримдаа бид нар юугаар сольдог байх нь вэ? Хүмүүсийг өсгөж төлөвшүүлж илүү сайн боловсралтай хүмүүс болгох гэдэг энэ сайн зүйлээр сольждаг. Хүмүүсийг зөв боловсон хүн болгох гэхэд эсвэл юу гэдгийг ядарч зовсон хүмүүс туслах буйны ажил хийх гэдэг сайн зүйлээр эсвэл нийгэм тулгамдсан асуудлыг шийдвэрлэж эрүүл зөв нийгэм байгуулахын төлөө гэсэн ийм сайн зүйлсүүдээр хамгийн сайн зүйлийг чуулган сольчих гээд байдаг. Тийм учраас чуулганы хийх ёстой хамгийн сайн зүйл бол авралын зар тараах, итгэгч хүмүүсийг Есүсийн дагалдагч болгон төлөвшүүлэн сургах. Энэ бол ерөөсөө чуулганы хийх ёстой хамгийн сайн ажил. Тийм учраас манай чуулган бид олон зүйлсүүд дээр зориудаар татгалздаг. Заримдаа хүмүүс чуулганы хамгийн чухал, хамгийн орхигдуулж болохгүй зүйл юу вэ гэдгийг сайн мэдэхгүйгээсээ болж бусад сайн зүйлсүүдийг яагаад манай цуглаан хийхгүй байгаа вэ гэж бодож байгаа. Харин бид хамгийн сайн зүйлийг сайн хийж чаддаг болохын тулд зарим сайн зүйлсүүдээс өнөөдөр зориуд татгалзсан байгаа юм. Хизээ та хамгийн сайн зүйлийг сайн хийж чаддаг болно. Тэр үед бид бусад сайн зүйлсүүдийг хийж эхлэх болно. Амен. Тийм учраас ахын дүүс минь ээ. Чуулганы оршин байгаа зорилгын төлөө би таныг бидэнтэй хамт нэгдээсэй гэж хүсэж байна. Манай чуулганы алсын хараа юу вэ? Нийгмийн бүх хүрээнд агуу захирамжийг биелүүлнэ. За хамт хэлье 3 нийгмийн бүх хүрээнд агуу захирамжийг биелүүлнэ. Амен. Энэ бол манай чуулганы алсын хараа. Эзэн Есүс Тэнгэрөд үйл хөдлөн явахынхаа өмнө Христийн чуулганд болж үлдэж байгаа апостолуудад яв бүх үндэстэн сайн мэдээ тунхаглал. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээж танарт зааж тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа гэж эзэн хэлсэн байна. Энэ агуу захирамжийг бид хаана биелүүлнэ гэж байна? Бүх хүрээнд. Бүх гэдэгт бүх зүйл орноо. Амен. Энэ бүх хүрээнд таны гэр бүл бас орж байгаа гэдгийг би онцлохыг хүсэж байна. Хоёрд манай чуулганы өрөө байгаа, бидний өрөө. Санаж байна уу? Христтэй хамт түүний хаанчлалын төлөө. За хамт хэлье 3 Христтэй хамт түүний хаанчлалын төлөө. Энэ бол манай чуулганы өрөө. Манай чуулганы үнэт зүйлс гэж байгаа. Санаж байна уу? Яг зөв. Эсийн бүлэг тийм ээ. Харилцаа, илгээлт. Энэ гурав бол манай чуулганы үнэт зүйлс. Тэгэхээр бид яагаад энэ зүйлсийг би яриад байна вэ гэхээр манай чуулган өөрсөндөө хил хязгаараа тогтоосон байхгүй юу? Бид нар бүх зүйлийг бүх зүйл чухал. Гэхдээ энэ дундаас бид нар энэ гурвыг яасан байна? Илүү чухал гэж үзэх болно гэж өөрөө өөрсөндөө хил хязгаараа тогтоож өгсөн байгаа байхгүй. Тийм учраас эсийн бүлэг, тийм учраас харилцаа, тийм учраас илгээлт бол бидний хувьд чухал зүйл байх болно. Хэрвээ бид эсийн бүлэг чухал гэчгээд эсийн бүлэг хийхгүй бол бид хамгийн чухал гэж тооцсон зүйлээ хийхгүй байна гэсэн үг. Тэгвэл энэ тохиолдолд бид асуудалтай болно гэсэн үг. Та надтай хамт байна уу? Хэрвээ та энэ чуулганы хатлаа эсийн бүлэг бол манай чуулганы үнэт зүйл гэж мэдсэн атлаа та эсийн бүлэгт оролцохгүй болвол яаж байгаа хэрэг болох нь? Хамгийн сайн нэг зүйлийг хийхгүй байна гэсэн үг болно гэсэн үг. Манай чуулганы зорилго бол Христийн итгэмжид дагалдагчдыг бэлтгэнэ гэсэн зорилготой.
бидний үйл ажиллагааны зорилго, хийж байгаа бүх зүйлийн цаана бидний харахыг хүсэж байгаа, гараасаа гэж хүсэж байгаа үр дүн, зорилго нь юу байдаг гинэ? Христийн итгэмжид дагалдагчид төрөн гараасаа гэж хүсдэг гэсэн үг. Бидний хийж байгаа ажил болгон ийм л үр дүнгийн төлөө байх ёстой юм а гэж. 2018 оны зорилго Еврейчүүд 11-р бүлгийн 7-р ишлэлийг бид нар 2018 онд гол ишлэлээ болгож байгаа. Өнгөрсөн тэрний өмнөх 7 хоногт Батэрдэн пастор энэ үгийг хуваалцсан байна. Санаж байгаа бох тий? 2018 оны зорилго бол гэр бүлийнхээ авралын төлөө зөвхт байдлыг өвлөгчд болцгоё гэж. Гэр бүлийнхээ авралын төлөө зөвхт байдлыг өвлөгчд болцгоё. Еврей 11-ийн 7 дээр Нова гэр бүлийнхээ авралын төлөө сүсэгт байдлаар Бурханд итгэмжтэй дуулууртай байснараа зөвхт байдлыг өвлөгч болсон юм а гэж хэлсэн байна. Тэгвэл өнөөдөр би таныг гэр бүлдээ тэр Нова болоосаа гэж хүсэж байна. Гэр бүлийнхаа авралын төлөө таныг зөвхт байдлыг өвлөгч нэгэн байгаасаа гэж хүсэж байна гэсэн үг. Энэ маш чухал. 2018 оныг бид гэр бүлийнхээ авралын төлөө илүү хариуцлагатай хичээнгүй байх тухай уриалж байна. Өнөөдрийн Библийн ишлэлдэр ч гэсэн Йошуа хэлсэн байна. Та нар эзэнд үйлчлэх үү эсвэл өөр шүтээнд үйлчлэх үү гэдгээ өөрсдөө сонго. Харин би болон манай гэрийнхэн эзэнд үйлчлэнэ гэж Йошуа хэлсэн байна. Би болон манай гэрийнхэн эзэнд үйлчлэнэ. Би танаас нэг юм асууя. Та гэрийнхэндээ би болон манай гэрийнхэн эзэнд үйлчлэнэ гэж хэлвэл танай гэрийнхэн таны үгийг дагаж амен гэх үү? Юу гэж бодож байна? Битгий солиор их үү? Битгий донгос илүү юм яриад их үү? Юу гэж бодож байна та? Харин Йошуа ингэж хэлсэн байна. Би болон манай гэрийнхэн эзэнд үйлчлэнэ. Тэгсэн гэр бүлийнх нь юу гэж хэлсэн бэ? Болоо. Тэд дуугүй л толгой төгсөн. Ягаад гэвэл Йошуа гэр бүлийнхнээдээ нөлөөтэй хүн байсан байхгүй. How about you? Та ямар вэ? Та гэр бүлийнхэндээ нөлөөтэй юу? - 2018 онд би таныг гэр бүл дэх нөлөөгөө үнэхээр өсгөөсэй гэж хүсэж байна. Бие засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас гэж үгүй. Энэ бол маш зөв, дистратэй, логиктэй, бас хүн үнзгийн үг байгаа юм. Бие засаагүй ээж гэрээ засна гэж байхгүй. Гэрээ засаагүй ээж төр засалцнаа гэж байхгүй гэж. Тэгээ өнгөрсөн хэдэн жил бид нар нэг л юм ярьсан. Юу ярьсан санаж байна уу та? Бие засах тухай л яриад байсан. Бие засах тухай л бид нар ярьсан. Тэгээ би юу гэж итгэж байгаа гэхээр таныг бие засчихсан гэж одоо итгэж байна гэсэн үг. Тийм учраас одоо хаашаа хөдөлж байна бид? Гэрээ засах тухай хөдөлж байна. Бие засаагүй бол гэрээ засах тухай яах вэ? Их л хэцүү болно доо. Ахан дүүс минь, би нэг чухал зүйлийг таныг өнөөдөр ойлгосоо гэж хүсэж байна. Та гэр бүлийнхэндээ сайн мэдээ ярих шийдвэр гаргах. Та гэрийнхэндээ сайн мэдээ ярих хэрэгтэй. Би заримдаа цуглааныхаа хүмүүстэй, итгэж хүмүүстэй уулзаад ярих үед тэд нар гэрийнхэндээ сайн мэдээ ярьж чаддгүйгээ надад хэлдэг. Тэгээ сүмд явдгийг гэрийнхнээс хүртэл нуудаг. Тэгээ хаашаа явж байгаа юм хэрэг хүнтэй уулзчихэд ирээ. Захгалчихэд ирээ. Ахан дүүс минь ээ. Та биш үү? Таны халуун илгийн хайртай хүмүүстэй мөнх амийн авралын тухай сайн мэдээг ярьж чадахгүй байгаа бол хар илгийн хаа хоолны төр хүмүүс сайн мэдээ ярина гэдэг юу л бол.
эзэн бурхан та биднийг авралын сайн мэдээний элчин сайдууд байгаарай гэж хэлсэн. Ахын дүүс минь гэрийнхэнд ах дүүстэй хамаатнуудтай сайн мэдээ ярина гэдэг бол маш хариуцлагатай, маш чухал үүрэг даалгавар. Энийг хийхгүй мөртлөнгөөсөө тэр хятад, энэ буряд, тэр турк худлаа. Тийм учраас би та бүгдийг 2018 онд ах дүүс хамаатан садан хайртай халуун илгийн хүмүүстэй сайн мэдээ ярих тун хэмээн Есүсийн нэрээр тушааж байна. Гэвч үүнд мэрэгэн ухаан хэрэгтэй. Зүгээр очиод баруун солгоогүй танихгүй хүмүүс бид нар сайн мэдээ ярихдаа та Есүст итгэхээрээ эсвэл өнөөдөр та өвхөл хаана очно гэж бодож байна. Айлгаад байгаа юм уу яагаад? Хүчндээд байгаа байхгүй энэ чинь нэгсэндээ. Хүчрэл хийл штэ. Тэгээ би бол сайн мэдээг та бүгдийг арай өөр маягаар одоо ярих болсон гэж ингэж хэлхийг хүсэж байна. Яагаад гэвэл танай гэр бүлийнхэн чинь та нарын хинбэ гэдэг хинээс ч илүү сайн мэднэ. Хэн байжгаад өнөөдөр хэн болчиход байгааг чинь танай гэрийнхэн мэддэг байхгүй таныг. Тийм учраас та дотроос мөн чанараас дотор хүнээсээ өөрчлөгдөөгүй бол таны сайн мэдээний үг хүчгүй, үн цэнгүй байх болно. Тийм учраас та дотроос мөн чанараас Иесус Христ түүнтэй адилхан болж өөрчлөгдөх ёстой. Өнгөрсөн 7 жил бид өөрчлөгдсөн гэж би найдаж байна. Тийм учраас би өнөөдөр таныг гэр бүлдээ анхаарал тавь гэж хэлхийг хүсэж байна. Яагаад гэвэл та өөрчлөгдөх гэж яст мэлхийн хурдаар явж байтал хичнээн олон хүн өнгөрсөн жилүүдэд энэ дэлхийн амьдралаа танай гэр бүл хамаатны дундаас дуусгасныг та санаач. Тэдэнд сайн мэдээ та ярих ёстой байсан биш гэж үү? Тэгсэн чинь бид болохоор би одоо нэг гайгүй итгэж болж байгаад ингэж байгаа, тэгж байгаад өөрийнхөө инкрилэл ингээд өөрчлөгдөж өгдөггүй, хувьсаж өгдөггүй, зоригчж өгдөггүй, амьдрал нь өөрчлөгддөггүй ингэж байсаар байтал хичнээн хүнийг бид одоо мөнхийн там руу илгээх вэ? Би яагаад ингэж ярьж ийнэ гэвэл Есүс хэлэхдээ итгэвэл мөнх ам, үл итгэвэл мөнхийн зовлон гэж хэлсэн. Харин таны ах トゥ хамаатан садан гэр бүлийнхэн чинь Христ итгэгч болох уу, мөнх амийн аврал авах уу үгүй юу гэдэг таны өнөөдөр амьдарч байгаа амьдралын хэм маяг, мөнгөнд хандж байгаа байдал, хүнд хандж байгаа байдал, өөртөө хандж байгаа байдал, гэрийнхэндээ хандж байгаа байдлаас шууд шалтгаалж байна. Тийм учраас би таныг энэ асуудалд илүү нухацтай хандаасай гэж хүсэж байна. Би аавда Есүст итгээрэй гэж ярих үед манай аав намайг барьж яваад зоддог байсан хүүхэд. Битгий чи миний гэрд гадны шишин авчрах гэдэг гэж. Азуулж өнөөдөр аав байхгүй. Би ээжтэй сайн мэдээ ярих үед миний ээж миний хүү яах вэ? Арих тамхи уухгүй бол яванд чамаагүй яв гэж хэлсэн. Тэд анх намайг Есүст итгэх үед миний дотор ертөнцийг үзэх үзэл минь өөрчлөгдөж байгаа гэдгийг тэд мэдээгүй. Амьдралын асуудлуудад өөр үн цэнээр хандаж эхэлж байна гэдгийг тэд мэдээгүй. Тэд зүгээр л өөрсдийнхөө бодлоор надад хандсан ба. Би 1992 оны 10 сарын 12-нд анх сүмд явж эхэлсэн. Тэр мөчөөс хойш би цэрэгт явах гэж 1 жил цуглаанаас тасалсан. Холдсон, тэрнээс бусад бүх цаг үед би цуглаантай хамт байсан. Би эзний өдөр болгон, бүтэнсээ өдөр болгон би цуглаанд явсан. 7 хоногийн дундуур би цуглаанд яваагүй өдрүүд надад байгаагүй. Миний ертөнцийг үзэх үзэл, миний дотор үнц нь өөрчлөгдөх процесс явагдсан байгаа тэр үеэс. Тэгээ би аавдаа ээждээ сайн мэдээ ярих үед тэд нар хүлээж авахгүй байсан. Хүлээж авахгүй байхад би дахин бүр чихний чир болтол нь ярих уу зарим хүмүүс шиг. Зарим хүмүүс одоо эхнэртэй нөхөртөө гэрийнхэндээ таарлцсан хүндээ бүр яа нөгөө нэг мангар хэмжээ явж ийн гэж бодогдтолтой Есүсийн тухай ярьж штт. Үр дүнгүй байхгүй юу? Эзний нэрийг одоо бүр зарим талаар бол одоо
ялшиг төв чихний чир болгож байна л доо. Тэгээ би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр яг мэдээж цагаа олсон ч бай олоогүй ч бай сайн мэдээ яар гэж Илч Паул хэлсэн байдаг. Гэхдээ би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл Бурхны үг бол хаан чамаагүй хөний хөл дээр хайж идэг тэр үнд зүйл биш байхгүй юу? Тийм учраас эзний үг таны мэс чанар, таны зөв үн цэнтэй амьдрал гэрчлэлээр бусдын зүрхэнд хүрэх ёстой гэж би хэлхийг хүсэж байна. Яагаад гэвэл Библиэлд гахайн хамарт сувд бүү зүү гэж хэлсэн байдаг. Ямар утгатай вэ гэхээр эзний үн цэнийг үн цэнгүй бүү болгоо гэж хэлж байна гэсэн үг. Тийм учраас бид сайн мэдээ ярихдаа тактиктай, ухаантай, үн цэнтэй ярих ёстой. Би аав ээж хоёрдоо тэр 92 оноос хойш сайн мэдээ яриад тэгээ сүүлдээ үр дүнгүй байна гэдгийг мэдсэн учраас би зогсоосон. Тэдэнд би Есүст итгээрэй гэж хэлэхээ болсон, сүмд яваарай гэж хэлэхээ болсон. Хэрвээ та итгэхгүй бол мөнхийн зовлонд орно шүү гэж хэлэхээ болсон. Харин би юу хийж эхэлсэн бэ гэвэл би өөрийнхөө хувьд амьдралын үн цэнээ өөрчилж эхэлсэн. Би бусдаас өөрөөр бодож би Библийн дагуу байх ёстой тэр байдлуудыг өөрийнхөө хувьд мөрдлөг болгосон. Манай гэр бүл дээр нэг бус удаа асуудлууд, хэцүү нөхцлүүд тулгарсан. Тэр үед би өөрийнхөө Библийн ёсоор, Христэд итгэж хүний ёсоор би энэ асуудал дээр яаж байх ёстой вэ гэдгийг эзнээс асуугаад тэгээ би тэр байр суурин дээр бат зогссон байна. Манай гэрийнхэн бүгдээрээ миний хэлснээс өөр шийдвэр гаргасан. Харин би ганцаархнаа Библиэлд тэгж хэлсэн байдаг учраас би наадхыг чинь зөвшөөрч чадахгүй гэж хэлэх үе надад ирж ирсэн. Эзэн талархъя. Сайн зүйл нь миний хэлсний дагуу манай гэр бүлд асуудал шийдэгдсэн байна. Түүнээс хойш манай гэр бүлийнхний ялангуяа миний ээжийн надад хандах хандлага өөр болсон байна. Тэгээс сүүлд нь би гэрийнхэндээ сайн мэдээ тараахтаа өөр тактик хэрэглэсэн. 2003, 2004, 2005 онуудад би өөрийнхөө төрсөн өдрийг гэрийнхэндээ сайн мэдээ ярих боломж болгон ашиглахаар шийдсэн байна. Би гэрийнхнээгээ хоолны газар ураад тэгээд өөр бусад итгэгч хүмүүсээс бас ураад тэгээд тэднийг зориудаар дунд нь сөөлжүүд суулгасан байна. Тэгээ хамтдаа зүгээр л хоол идсэн, зүгээр л баярлсан, зүгээр л таарыг ирсэнд баярлалаа гэж хэлсэн. Харин нөгөө итгэгч хүмүүс маань аяанда манай гэр бүлийнхэнд нөлөөлж эхэлсэн байна. 3 жил дистралж хийсний дараа манай ээж сүмд явж эхэлсэн. Сүүлд нь хэдэн жилийн дараа манай аав цуглаанд явж эхэлсэн. Та нар мэднэ. Би аавдаач ээждээч хоёуланд нь баптизм хүртээсэн. Юу вэ гэвэл та бүхэн гэр бүлийнхэнтэй сайн мэдээ ярих хэрэгтэй. Харин яаж вэ гэдгийг эзнээс асуу. Яагаад цоож болгон өөр түлхүүртэй байдаг? Яг үүнтэй адилхан хүн болгоны зүрх сэтгэл өөр түлхүүр таарна. Тэр түлхүүрийг ол. Тэр түлхүүр юу юм бэ гэдгийг эзнээс асуу. Тийм учраас би 2018 онд таныг гэр бүлийнхаа нэг хүнийг эсвэл хоёр дахь хүнийг сонгож аваад яг тэр хүний төлөө тунгаан бод залбир. Тэр хүнд яаж сайн мэдээ хүргэх вэ гэдгээ бод. Тэгээд тэр зүйлийг хийж гүйцэлдүүл гэж би хэлхийг хүсэж байна. Тэгэхгүй бол бид нар яагаад байгаа вэ гэхээр тэгж яагаад нэг өстө гэрийнхэн даа нэг сайн мэдээ ярина гэд 5 жил болчихдог. Ийм л байгаа байхгүй. Тэгээ танаахан Есүст итгэж гинүү, танаахан яаж ийн мэдэхгүй. Би нэг чухал зүйлийг ойлгосон. Юу вэ гэвэл Христ итгэгч хүн бид зогсох ёстой газараа зогсож хийх ёстой зүйлийг хийхгүй байгаагаас болж адгийн муугийн сүнс танай гэр бүлд орж ирж танай гэр бүл ах トゥ хамаатан садныг бүр бузар муулуу уруу татаж байгаа юм. Тийм учраас таныг би бос гэрэлт гэж Есүсийн нэрээр тушааж байна. Тэгж яагаад нэг боловсралтай болохоор, тэгж яагаад нэг мөнгөтэй болохоор,
тэгж яагаад нэг амжилтанд хүрэхээрээ биш. Одооноос та сайн мэдээг гэрийнхэндээ тунхагл. Яаж гэдэг арга тактика тодорхойл. Амен уу? Нэрэн шүү. Бид Монгол зун ахын дүүс минь аврагдаасаа Бурхны авралыг ойлгож аз жаргал сайн сайхан амьдралаар амьдраасаа манай нийгэм сайхан болоосоо шудраг болоосоо зөв болоосоо хэрвээ бид үүний төлөө өөрийгөө засаж гэр бүлээ засахын төлөө алхам хийж эхлэхгүй бол энэ худлаа үг хоосон мөрөөдөл. Харин би манай нэгдүгээр цуглаан энэ зүйлийг өөрчлөх цаг болсон гэж хэлхийг хүсэж байна. Үндэстэн минь аврагдаасаа гэж бодож байгаа бол гэр бүлдээ анхаарал тавь. Гэр бүлийнхээ төлөө өөрийнхөө сүнслэг амьдралд анхаарал тавих хэрэгтэй байдал бидэнд байна гэсэн үг. Таны гэр бүлийнхний авралын төлөө та анхаарал тавьж, залбирч, гэр бүлийн мөргөл өргөж, хэн нэгэнд нь зориудаар сайн мэдээ тараахын төлөө төлөвлөгөө гаргаж, залбирч хийхгүй юм бол өөр хэн ч үнийг хийхгүй. Та бид хоёр зүгээр л хоосон сайхан мөрөөдөлтэй амьдрсаар байх болно. Тэгж яагаад нэг эзэн хийж өгөх байхаа гэж бодсоор явах болно. Нэгэн итгэгч аав ээж ингэж хэлсэн. Бид хоёр бол итгэлээс ахаад амьдарч мөнхийн улс руу төрүүлээд явна. Очичоод хүүхдүүд минь харин мөнхийн улсад ирэхгүй болчихвол яана гэж. Энэ үнэхээр бидний бодох ёстой зүйл. Тийм учраас бид өнөөдөр өөрсдийн гэр бүлийнхнийхээ төлөө ямар нэгэн зүйлийг хийж эхлэх ёстой. Та бид хоёр яаж хийж яагаад мөнхийн улсад орчих юм байна л да. Тэгээд таны хайртай нөгөө нэг хамт байхгүй бол санаад идэг. Тэ? Нэг 5 төгрөгөө илүүчлээд идэг. Нэг хоол хийчихэд бушуу ирээд идээсээ гэд хүлээгээд идэг. Тэр хүн чинь мөнхийн зовлон байвал ямар байна? Бид үнэхээр тэр хүмүүсийг хайрлаад байна уу? Ахын дүүс минь. Бидний хайр үйс болох хэрэгтэй. Есүст итгэвэл мөнхөм, үл итгэвэл мөнхийн зовлон гэж Библи заасан. Христ итгэлийг өнгөцгөн харуул итгээд л болчих юм шиг харагддаг ч сайн анхааралтай харах юм бол итгэгч хүн Бурхны хүслийн дагуу энэ дэлхийн замаа дуусах хүртэл алхахаар хичээх, зүтгэх ёстой гэж заадаг юм аа. Паул хэлэхдээ би итгэлээс ахисан замаа дуусгасан гэж хэлсэн. Нарийн хаалгаар ор, загалмайгаа үүрээд намайг даг, хинч хоёр эзэн зэрэг үйлчилж чадахгүй, нэгийг нь үзэн ядаж нөгөөг нь хайрлна гэж. Модыг үр жимсээр нь танихын адил та нарын үйлс чинь эцгийг алдаршуулах ёстой гэж. Бурхны үнцэн зарчмыг дагснаасаа болж хавчигдах боловч тэр хүн ерөөлтэй гэж Есүс олон удаа хэлсэн. Итгэлийн замаар явах амаргүй гэдгийг эзэн хэдийнэ бидэнд урдчлан хэлсэн баг. 2018 он нодлонтой адилхан байгаасаа гэж би үнэхээр хүсэхгүй байна. Тийм учраас би таныг 2018 онд ямар нэг зүйлийг хайртай хүмүүсийнхаа төлөө хийх шийдвэр гаргаасаа гэж хүсэж байна. Хүн болгон өөр арга замаар эзний сайн мэдээнд нэгдэх болно. Юу хамгийн хэрэгтэй байдаг вэ гэвэл зориулах сэтгэл буюу золиос. Зориулах сэтгэл буюу золиос хамгийн их хэрэгтэй. Мөнгөө зориулах хэрэгтэй. Цаг заваа зориулах хэрэгтэй. Сэтгэлээ зориулах хэрэгтэй. Тэгж үйж тэр хүмүүст бид хүрэх болно. Хаяа нэг санахаараа залбирчаад өмнөө байгаа нөгөө нэг сайн муу төмөн асуудалтай санаа зовжгүйгээд тэднийг нэг өдөр аврагдчихна гэж бодож байгаа бол та хурагдсан байна. Тийм учраас гэр бүлийнхээ авралын төлөө өөр хинч биш та санаа зовох хэрэгтэй байна. Эцэг эхчүүдээ үр хүүхдүүдийнхээ авралын төлөө гэр бүлдээ сард нэг удаа хүндэтгэл мөргөлийн цаг гаргах шийдвэр гаргах.
хамт залбир, хамт магтанд бол цагаан сарын баяр гэдэг бол бидний үг нь сар болгон хийж явах ёстойтой адилхан тийм утга агуулга байхгүй юу? Жилд ганц удаа ах トゥ хамаатаа садангуудаараа цуглаад өө чи ямар том болоо вэ? Өө чи яасан юм болоо вэ гэж ярьдаг. Уг нь бол сар болгон хийж явах ёстой юм байна. Та яагаад үүнийг санаачилж болохгүй гэж. Олон баяруудыг дургуутсаж үзэн ядахынхаа оронд тэр баяруудыг сайн мэдээний төлөө ашиглаж яагаад болохгүй гэж. Бүтээлч сэтгэхүйтэй байгаасаа гэж үзэж байна. Бид өөнтөгч, бид шүүмжлэгч, бид дандаа юмыг сөрөг талаас нь хардаг хүмүүс баймаргүй байна. Харин бид энийг би яаж сайн мэдээний төлөө ашиглаж болох вэ гэж боддог байгаасаа гэж үзэж байна. Энийг яаж боломж болгон хуургах вэ гэж боддог байгаасаа гэж үзэж байна. Амен. Үнэхээр юмыг асуудал гэж харуул асуудал, боломж гэж харуул боломж. Үнэхээр нөхцөл байдлыг хэцүү юмаа гэж харуул тэр хэцүү байх болно. Нөхцөл байдлыг энийг яаж гоё болгож болох вэ гэж бодвол тэнд боломжууд байгаа. Яагаад гэвэл Бурхан бузар мөөгч сайнаар эргүүлэх чадaltaй байсан. Тийм ч учраас Паул, Силас хоёр шоронд очиод хоригддаг. Нөгөө хоёр чинь ямар хэцүү юм бэ? Эзний төлөө сайн мэдээд харааж явж байгаа шоронд орчлоо гэж харуулсаагүй. Харин тэр хоёр бит хоёртой шоронд ч гэсэн хамт байгаа эзнийг магтъя гэд магтанд дуулсан. Тэгсэн чинь шоронгийн сүр шорон суураараа ганхаж бүх цоож суургууд нь нээгдэж тэгээ тэнд байсан хүмүүс шоронгийн харгалзагч итгэж болж байгаа байхгүй. Тэгээ бидний өмнө тулгарч байгаа асуудлууд болвол түүнд бид яаж хандах ёстой вэ? Бидний хандлага ямар байгаа вэ гэдгийг шалгаж байгаа шалгуур байхгүй. Өнөөдөр бид нар гэр бүлийнхэндээ сайн мэдээ тарааж чадахгүй явж байна гэдэг маань юу хэлж байна гэвэл та болвол хулчгар, та болвол шүүмжлэгч, та болвол өөдөгч нэгэн байна гэдгийг хэлж байна гэсэн үг. Хэрвээ та таны амьдрал тохиолдож байгаа нөхцөл байдлуудыг сайн руу яаж эргүүлэх вэ гэж бүтээлчээр сэтгэдэг, хардаг нэгэн байсан бол та аль хэдийнэ сайн мэдээ гэрээхэндээ тараацсан байгаа гэсэн үг. Тийм хүмүүс бидний дунд байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Тийм учраас урамтай бай, зоригтой бай, хүчтэй бай. Учир нь дэлхийг ялсан эзэн тантай хамт байгаа. Бүх нөхцөл байдлын дунд сайн боломж заавал байгаа. Амен. Тийм учраас урамтай бай гэж би та бүдгийг урамшуулмаар. Йошуа 24-ийн 1-13 дугаар эшлэлдэр Израилийн ард түмний төлөөх Бурхны алсын хараа ба Израилийн өдий зэрэгтэй болох хүртэл Бурхны хийсэн үйлсийн тухай Йошуа дурдан ярьсан байна. Өнөөдөр бидний энд хэн нэгэн болон сууга байдалд Бурхны оролцоо байгаа юу? Байгаа гэж би итгэж байна. Бидний хорон мууг үйлдэж байхад ч тэрээр бидний дээр нарыг мандуулж, хурыг оруулж, амьд явах бүхий л боломжийг ханган өгсөөр биднийг сэтгэл зүрэхээрээ даруусан Бурхны өмнө ирж мөнх амийн авралыг аваасаа гэж Бурхан төвчээр тэгэр хүлээж байсан юм. Өнөөдөр бид түүний үр дүнд энд сууж байгаа. Зүгээр нэг ирээсээгээд хүлээх биш. Бидний төлөө шаардлагатай бүх арга хэмжээг аль хэдийн гүйцэлдүүлсэн гэсэн үг. Гин нүгэл биднийг Бурханаас холдуулдаг учраас Бурхан бидний нүглийн асуудлыг шийдвэрлэхээр цорын ганц хүүгээ золиос болгон алуулж өөрийн хүч чадлаараа үхлээс дахин амьлуулсан. Энэ авралын сайн мэдээг бидний сонсгол ба сэтгэлд хүргэхийн тулд сайн мэдээ тунхаглагчдыг илгээж өнөөдөр ч энэ сайхан чуулганы байр бүтэц боломж бүхнийг нээж өгснийг бид хүлээн авах хэрэгтэй юм аа. 15 дугаар эшлэлд тэгэхээр одоо эзнээс эмээн гим зэмгүй үнэн шударгаар түүнд үйлчлэх туун гэж хэлсэн ба. Ефрат мөрний цаана болон Египтэд өвөг дээдсийнхээ мөргөж байсан мөнөх бурхтыг авч хаяад эзэнд үйлчлэх нь та нарын хувьд тааламжгүй байх аваас хэнд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонго. Ефрат мөрний цаана эцэг өвгдийнхөө үйлчилж байсан бурхтад мөрөхгүй эсвэл нутаглаж буй газрынхаа амуурчуудын бурхтад үйлчлэх үү? Та өөрсдөө шийд. Харин би болон манай гэрийнхэн
эзэнд үйлчлэнэ гэж Йошуа хэлсэн байна. Йошуагийн нөлөө зөвхөн өөрийн гэр бүлд биш, Йошуагийн нөлөө бүх Израильчуудад байгаа байхгүй юу? Өнөөдөр би таныг гэр бүлдээ бүх Монголд нөлөөлөх тийм хүн байгаасаа гэж хүсэж байна. Энэ нөлөөлөл хаанаас эхлэх вэ гэвэл одооноос эхэлнэ. Танаас эхэлнэ. Та өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Та гэр бүлээ өөрчлөх хэрэгтэй. Дараа нь та найзуудаа өөрчлөх хэрэгтэй. 10 жилийнхнийхээ өөрчлөх хэрэгтэй. Их сургуулийнхаа оюутнуудыг, найзуудыг өөрчлөх хэрэгтэй. Та өөрчлөхгүй юм бол та өөрчлөгдөнө. Та нөлөөлөхгүй юм бол та нөлөөлөгдөнө. Өөр ямар ч боломж байхгүй. Амен. Та чадна. Яагаад гэвэл орчлон ертөнцийг бүтээгч эзэн тантай хамт байгаа. Тэр танд хүчийг өгөх болно. Арга замуудыг, мэрэгэн ухаануудыг өгөх болно. Есүсийн нэрээр босож өөрчлөх гэж хэлмээр. Ахын дүүс минь ээ. Энд Йошуагийн хэлж байгаа нэг чухал зүйлийг ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт Йошуа юу хэлж байгааг гэвэл бидний өвөг дээдэс болвол амьд бурханд мөргөж байгаагүй юм аа. Бидний өвөг дээдэс хиймэл шүтээнд мөргөдөг байсан. Харин одоо бид амьд бурхны хүүхдүүд болсон. Та нар энэ амьд бурханд үйлчлэх үү, эсвэл шүтээнд үйлчлэх үү, өөрсдөө сонго гэж хэлж байна. Мэдээж та бид нэг сонголт хийсэн учраас энд сууж байгаа. Тийм биз дээ. Бид амьд бурханд үйлчлэнэ гэдэг сонголт хийсэн учраас энд сууж байгаа. Харин гоё сайхан зүйл нь юу вэ гэвэл Йошуагийн үед энэ ард түмэн амьд бурханд холбогдсон байна. Өнөөдөр таны үед таны үр удам, таны ах トゥ ураг төрөл хамаатан садан амьд бурхантай танаар дамжуулан холбогдсон байна. Энэ бол сайн мэдээ. Үүнээс илүү сайн байж болох нэг боломж байна. Таны хамаатнууд, таны ах トゥ тэр байтугай таны үр удам ач, уч, дөч тэд танаас болж христчин байх, мөнх амьд холбогдсон байх боломж өнөөдөр байна. Үүнийг баттай болгохын тулд та ямар нэгэн зүйл хийхгүй гэж юу? Өөрийгөө тэр бүхэндээ нэг болгоол ингэж явж байгаа чад гээд. Тэгээ таны үр удам чинь танаас болж эзэнд итгэхгүй. Буруу замаар будда өөр юу гэдгийг эрдэм мэдлэг боловсрал шашин философи гээд явчвал үнэхээр харамсалтай биш гэж юу? Энэ бол алтан боломж. Энэ бол алтан боломж. Таны аавд, таны өвөөд олдоогүй шүү. Харин танд заяасан боломж. Та гэр бүлээ үр удамаа бурхантай холбоотой байх тухай ямар нэгэн юм хийх боломжтой тэр хүн байна. Та ямар нэгэн зүйл хийхгүй гэж юу? Тийм учраас би таныг энэ тухай тунгаан бодож үзээсэй гэж хүсэж байна. Йошуа хэлэхдээ эзэнд үйлчлэх нь та нарын хувьд тааламжгүй байх аваас хэнд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонгоо гэж хэлж байна. Би бас танд хэлмээр байна. Та эзэнд үйлчлэх үү? Өөртөө үйлчлэх үү? Эсвэл та эзэнд үйлчлэх үү? Хүсэл мөрөөдөлтөд үйлчлэх үү? Та эзэнд үйлчлэх үү? Хиймэл шүтээнд үйлчлэх үү? Та өөрөө сонгох ёстой гэж хэлсэн байна. Хүчээр та нарын хинэнч энд суух ёсгүй. Харин өөрсдийн шийдвэрийнхаа дагуу та энд суух ёстой. Та өөрийнхөө шийдвэрийн дагуу энд сууж байгаа бол та халуунч биш, хүйтэнч биш нэг бүлбэр байхын оронд харин халуун эсвэл хүйтэн байх ёстой юм аа. Амен. Хэрвээ та Библийн бурханд үйлчлэхээр шийдэж байгаа бол 14 дугаар ишлэлд хэлсний дагуу эзнээс эмээн гим зэмгүй шударгаар түүнд үйлчлэх хэрэгтэй юм аа. Өөрийн болон хүний нүдэнд тааруулж биш. Бурханд хийж байгаа гэсэн сэтгэлээр чин сэтгэлээс юу ч хийсэн үйлчил. Хариу нэхэлгүй, ивэл, баялаг, гордилгүй хийж байгаадаа баяртай, дуртай сэтгэлээр хийхийг эзэн танаас хүсэх болно. Йошуа 24:19-с 20 дугаар ишлэлдэр ингэж хэлсэн. Тэгэхэд Йошуа ард олонд тэр ариун бурхан, тэр бол хартай бурхан, тэр та нарын гинт үйлдэл болон нүглийг уучлахгүй тул та нар эзэнд үйлчилж чадахгүй.
та нар харийн бурхтад үйлчлэн эзнийг орхивол та нарт сайныг хийсэн тэр нүрээ буруулан та нарт гай зовлон авчирч та нарыг эргэн залгих болно гэвэ. Эзэнд үйлчлэх нь ямар үнц юм. Ба золиосыг авчрах вэ гэдгийг эхлээд мэдэж шийдвэр гаргаасаа гэж хүсэж байна гэсэн. Эзэн бидний амьдралд сайн сайхныг хийж өгч магадгүй, үгүй ч гэж магадгүй. Тэр бидний амьдралд эрүүл мэнд урт удаан сайхан амьдралыг өгч магадгүй, үгүй ч гэж магадгүй. Эзэн биднийг өстөн дайснуудаас минь хамгаалж амар амгалан өгч магадгүй, үгүй ч гэж магадгүй. Тэгсэн ч та Есүст итгэж үйлчлсээр байх үгүй юу гэдэг шийдвэрийг та гаргах ёстой юм аа. Библийн туршид харвал Бурханд найдвараар тавьсан хүмүүс зовж, өвдөж, зодуулж, ад үзэгдэж, өлсөж, мөхс дорой байсан тухай олон түүхүүд бий. Бас амжилтанд хүрч, улс гүрнийг удирдах, бузар мууг ялж, аз жаргалтай амьдрсан түүхүүд ч бий. Хүн нэг бүрийн төлөө Бурханы төлөвлөгөө гэж бий. Энэ төлөвлөгөө дандаа бидний төсөөлөн мөрөөддөг сайн сайхан байна гэж би амлаж чадахгүй. Яагаад гэвэл би тэр түүхийг төлөвлөгөөг бичээгүй. Бас энэ төлөвлөгөө цаашаа яаж явах вэ гэдгийг би шийдэхгүй. Бурхан та хоёрын харилцаа шийднэ. Тэм учраас ахын дүүс минь ээ. Хэрв та миний ярьсныг хүлээн зөвшөөрч итгэлийн замаар явхаар шийдсэн бол нэг зүйлийг хийгээсэй гэж хүсэж байна. Гэр бүлийнхээ авралын төлөө зөвхт байдлыг өвлөгч байх шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. Нова урд нь их ус үер буухыг хараагүй батлаа Бурханы үгэнд итгэн хөвгч авдрал хийсэн нь тухайн үедээ тэнэглэлд тооцогдож гэр бүл үр хүүхэд нь ичгэвтер байдлыг мэдэрч байсан. Ойлгож байна та? Өнөөдөр та Есүст итгэснээс болж та магадгүй тэнэглэлд тооцогдож болох юм. Мэдрэл муутай гэж хэлэгдэж байгаа байж болох юм. Нова яг тийм байсан байхгүй юу? Харин үер буух хүртэл гэр бүлийнхээ авралын төлөө Нова итгэл ба сүсгт байдлаараа гэр бүлийнхнийг хамгаалan байсаар тэр зөвхт байдлыг өвлөгч болж чадсан юм аа. Өнөөдөр бид энэ дэлхийд харин хүн мэд сууж дэлхийн зүйлсийг Бурханаас бидэнд даалгав өгсөн түр зуур хэрэглээд хожим мөнхийн улсад бид жинхэнэ өд хөрөнгөө өвлөн авна гэсэн итгэл найдвараар амьдрах ёстой гэж Библи бидэнд заадаг. Өнөөдөр бидэнд байгаа машин, бидэнд байгаа байшин, бидэнд байгаа мөнгө, бидэнд байгаа мэдлэг, бидэнд байгаа чадвар Бурханаас бидэнд түр зуур өгсөн зүйлс. Бид үхэхдээ энэ зүйлсийн нэгийг ч авч явж чадахгүй. Харин бид мөнхийн улсад очих үедээ Бурханаас бидэнд өгөх үрд мөнхийг эд баялагын хамт өвлөх болно. Зөвхт байдлыг өвлөгчийнхөө хувьд алсын харааны самбар буюу вишн бордо хийхдээ зөв хийгээсэй гэж би та бүхэнд хүсэж байна. Гэр бүлийн мөргөл өргөх цагийг гаргаж гэр бүлийнхнийхээ төлөө хүсэн залбирч таны гэр бүлийнхний хэн нэгэн өвчтөй байх юм бол зоригтойгоор Есүсийн нэрээр гар тавин залбирдаг байгаасаа гэж би хүсэж байна. Тусламж хэрэгтэй байгаа нэгэнд нь өөрт байгаа жоохон зүйлээ ч гэсэн илүүчлэн өгч чаддаг байгаасаа гэж би хүсэж байна. Ингэж таны сайн мэдээ таригдаасаа гэж хүсэж байна. Зөвхөн өөрийгөө болгох гэж амьдрах нь энэ дэлхийн бүх хүний хийдэг зүйл шүү дээ. Өөрийнхөө амьдралыг болгох гэж амьдрдаг нь энэ дэлхийн бүх хүний хийдэг зүйл. Харин христчин хүнийхээ хувьд та өөрөөсөө гадна бусдын төлөө сэтгэл тавих хэрэгтэй юм аа. Ингэж байж та христч хүний үнэрийг гаргана. Зөвхөн өөрийгөө болгож амьдрах нь христч хүний үнэр биш. Христч хүний үнэр болвол өөрийгөө ч болгоно бас бусдын төлөө өөрөөсөө илүү гаргах явдал бол христч хүний үнэр юм аа. Би таныг ингэж амьдраасай гэж хүсэж байна. 2018 онд би таныг гэр бүлийнхнийхээ төлөө ах トゥ хамаатан садныхаа төлөө золиос хичээл зүтгэл гаргах тийм он байлгаарай гэж хүсэн өрөөж байна. 2018 он бол бидний хувьд ямар он билээ? Гэр бүлээ чухалчлах он тийм ээ. Гэр бүлийнхээ авралын төлөө зөвхт байдлыг өвлөгчд болцоох ийм он юм аа. Би хэн нэгэн танихгүй хүний тухай биш. Харин таны хайртай тэр хүмүүсийн тухай ярьж байна. Тэдний аврал
таны өнөөдөр хэн байгаа вэ гэдгээс шалтгаалж байгаа юм. Тийм учраас та зөвхөн өөрийнхөө төлөө аврагдсан биш. Таны хайртай хүмүүсийн авралын төлөө төрүүлж дуудагдсан нэгэн гэдгийг ойлгож тэдний төлөө зөвхт байдал ба бурханлаг Библийн дагуух зөв зарчимтай амьдрах ийм амьдралыг сонгосоо гэж хүсэж байна. Залбирцгаая.